Өнөөдөр хамгийн урт хичээлийнхаа төгсгөлийн хэсгийг нь ярих гэж байна. Тархины багнан хэсгийн цусан хангамж болон энэ хавийн судасны хам шинжүүдийн талаар ярина. За энэ хэсэгт бид нар урт увтар тарих, гүүр, багны хэсгээр явж байгаа. Өмнө нь бол нөгөө хөдөлгөөний мэдрэхүүн зам, хөдөлгөөний зам, мэдрэхүүн зам, за тэгээ гавл тархины 12 хос мэдрэлийн бөөмүүд яг хаана байх вэ? Тэндээс гарч байгаа ширхгүүд хэрхэн энэ багны хэсгээр явдаг вэ гэдгийг харуулсан ярьсан байгаа тийм ээ өмнөх хичээлүүд дээр. Гэхдээ тэрнээс гадна дахиад багны хэсэгт өөрийн гэсэн онцлог бөөмүүд жишээ нь байна. Жишээ нь дунд тархинд субстанца нигра, ред нуклеус байна. За урт увтар тархины хэсэгт оливийн бөөм гэж маш том бөөм байна. Багны хэсгийг хөндлөн хамарсан MLF буюу дотор тууш багц гэж байна. Медиал лимнискус, латерал лимнискус гэдэг дотор гадна гогцоо гэсэн торлог байгууламж гэсэн маш олон бүтцүүд бол байдаг. За энэ болгоныг энэ бүх хэсэгт ярина. За үүнээс өмнө эхлээд энэ зургийг тайлбарлая тийм ээ. За энэ хүү зурагт юу харагдаж байгаа юм бэ гэхээр мэдээж дунд тархи, гүүр, урт увтар тархины бүтэц харагдаж байна. За орал хэсэг гэдэг бол оройн дээд хэсэг буюу рострал хэсэг гэсэн утгатай. За доод хэсэг нь каудал буюу доод хэсэг. За дорсол гэдэг нь бол арын буюу нуруу талын хэсэг, вентрал гэдэг нь өвөр талын буюу уртлын хэсэг гэсэн үг тийм ээ. За хүний биеийг голын шугамар хэрвээ хуваана гэж үзэх юм бол энэ дотор хэсэгтээ талдаа ойрхон байгаа хэсгүүдийг бид нар медиал гэж нэрлэдэг бол илүү зах хэсэг рүү байгаа хэсгүүдийг латерал гэж нэрлэдэг. За би лекцэн дээрээ маш олон удаа латерал талдаа, вентрал талдаа, эсвэл дорсал талдаа ингээд шууд хэлээ авчихнаа. Учир нь монгол хэл рүү орчуулахаар заримдаа айгүй хэцүү тийм ээ. Ойлгоход нөгөө замаа ингээ нэрлэлсэн байгаагийн ч гэсэн монгол хэл рүү орчуулахаар жоохон тиймэрхүү байгаа учраас энэ чигээр нь хэрэгжилж байгаа шүү. За энэ зурагт бол урт увтар тархинаас эхэлж ярих гэж байгаа учраас урт увтар тархийг хамгийн доод талаас нь дээшээ 4 өөр төвшөнд зүслэг хийж харуулсан байх нь. За урт увтар тархи бол өөрөө 2.5-3 см орчим л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ойролцоогоор 1 см орчмын зайтай зүссэн зүслэгт харагдах нь гэж ойлгох нэ. За урт увтар тархины бор ба цагаан бодисын зохион байгуулалт буюу байр шил зүв пирамидын зөвлөг буюу урт увтар тархины хамгийн доод түвшинд нугасныхаас ялгаатай болж харагддаг. Өргөжлөмөл нугастай адилхан биш болсон байна. Урд ивэр харагцаар байх боловч за хүзүүний 1-р буюу нугасны 1-р мэдрэлийн хөдөлгөөнөөс нэмэлт мэдрэлийн азар бол харагдаж байгаа нь. Кортикоспинал замын ширхгүүд пирамид хэсгээр яваад урт увтар тархины доод хэсэгт зүрлэг хийж нугасны эсрэг талын цагаан бодисоор буюу латерал фуникулусээр уруудна. За ард талд нь 2 цэнхрээр харагдаж байна. Нервус коньятивус болон грацилис 2 бөөм байна. Энэ 2 бөөм бол нугасны арын багны өксөх ширхгийн дамжих замын бөөм, медиал лимнискус хэсгээр дамжин эсрэг талын таламус руу сэрэл дамжуулдаг. Цэнхрээр харагдаж байна тийм ээ. Саматотофик зохион байгуулалттай нервус коньятивус дээд мөчнөөс, грацилис доод мөчнөөс гүний мэдрэхүй мэдээллийг дамжуулна. За саматотофик бүтцэн дотор гогцоо таламус анхдагч мэдрэхүүн бор гадарт бол хадгалагдчихэдэг. За энэхүү дотор гогцооны эргэх зургийг бол эргэж байгаа байдлыг бол зураг 4.55-ын C дээр бол харуулсан байгаа. Энэ үед мушигрснаас болоод доод мөчний сэрлийг дамжуулах ширхгүүд нь илүү латерал талдаа, дээд мөчнийх нь медиал талдаа бол орж ирдэг байна. За латерал спиноталамик зам буюу өвдөл температурын зам. Урт увтар тархины доод хэсгээс антериор спиноталамик зам буюу хөрөлцөх даралтын мэдрэхүү. За спинотектал зам буюу квадригеминалны хэсэг хүрэх зам нь нугасны хүзүүний хэсгийн байрлалтайгаа адилхан байрлалаар өгсөх байх нэ. За эсийн өргөн сүлжээ болох латерал торлог байгууламж бол латерал ретикуляр формашны бөөмүүд нь нугасны
торлог байгууламжаас ирэх ширхгийг хүлээж авна. Эдгээр бөөм нь доод оливын бөөмийн дорсал талд байрлана, ард талд нь тийм ээ. Спиноретикулярны ширхгүүд арьс болон дотор ирэхтнээс мэдрэхүүн импульсыг дамжуулж өгч идэг. Эдгээр ширхгүүд нь нугасанд илүү тархмал байдлаар явах, зарим нь спиноталамик замтай нийлж явдаг байна. Нугас бага тархины арын зам. За, posterior spinocerebellarны зам. Цээжний хэсэгт Кларкийн багнаас эхэлж өөрийн талаар өгсөн урт давтар тархины ёроол хэсэг даажим дорсал талдаа гарan эцэст нь оливоцеребелярны замтай хамт бага тархины доод хөлөөр дамжин бага тархи руу гол нэвтрэнэ. За, нугас бага тархины урд зам, anterior spinocerebellarны зам, нугаснаас мэдээллийг бага тархинд хүргэдэг зам гэсэн үг тийм ээ. Хэсэгчлэн зүрлэг хийж урт давтар тархи гүүрээр дамжин өнгөрч эцэст нь бага тархины дээд хөл ба урт давтар тархины дээд хөшиг гэж ярьдаг те, superior velum гэсгээр бага тархинд нэвтрэнэ. За, оливар бөөмийн цогцлбор урт давтар тархины ростral хэсэгт бол байрлана. Доод олив нь үүсгэх гэж байгаа юм шиг ингээд нуглаад тавьсан хуудастай төстэй харагдах ба. Эфрент ширхгийн ихэнхийг дунд тархины улаан бөөмөөс централ тегментал трактаар дамжуулж хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл улаан бөөмөөс авах нь. Стратум периаквадуктал бор бодис торлог байгууламжуулан их тархины гадраас кортикоспинал замтай нийлсэн кортико оливийн замаар нэмэлт афферент ширхгүүдийг хүлээж авна. За, харин эфрент буюу гарах ширхгүүд нь дунд чугамыг гаталж оливоцеребелярны замыг үүсгэн бага тархины доод хөлөөр нэвтрэн орж неоцеребелярны гадарт мэдээлэл дамжуулна. Оливоцеребелярны зам нь санааны хөдөлгөөнийг зохицуулах тогтолцоонд хамаарах ба энэ талаар бид нар 5 болон 8 дугаар бүлэг дээр илүү тодорхой авч үзнэ. За, нэмэлт оливын бөөм буюу accessor olivar nucleus. За, филогенезийн хувьд доод оливоос эртний гаралтай архицеребелумтай холбогддог тэнцвэрийг хадгалах чухал үүрэгтэй. Доод оливын бөөм ба төвийн тегментал замын гэмтэл нь зөөлөн тагнай, залгуур, заримдаа өрцөнд хэмнэлт татуулзал буюу ритмик твичийн миоритми, миоклонус, цэнгүүл төсийг үүсгэнэ. Цэнгүүл төс чинь зогсох. За, ихэнх тохиолдолд цус хомсдолтын шалтгаантай байх нь элбэг байдаг байна. За, хажуугийн зураг ямар учиртай зураг юм бэ гэхээр өмнөх слайдн дээр харуулсан урт давтар тархины уртынхан дагуу 1 орчим сантиметрийн зайтай хөндлөн зүслэгийг харуулж байгаа ийм зураг байх нэ. Энэ болохоор урт давтар тархины хэсгээр явж байгаа маш олон замууд байгаа гэж хэлсэн тийм ээ. За, нэг нь rubrospinal зам. Өөрөөр хэлэх юм бол аль тэр дээр дунд тархины улаан бөөмөөс эхэлсэн зам нугас руу явна гэсэн үг тийм ээ. Энэ голын шугамын ойролцоо ventral tegmental decussation of Fowler богино зайд зүрлэг болвол хийдэг зам юм бэ. Rubrospinalны зам нь нугасны хажуугийн цагаан бодисоор уруудаж lateral corticospinal замтай хамт явдаг бахнэ. За, tectospinal зам дунд тархины дээврийн буюу тектум хэсгээс дөрвөн толгодоос гэсэн үг тийм ээ. Эхэлж голын шугамаар бас зүрлэг хийж, за энэ нь болохоор tegmental decussation of Maynard гэдэг зүрлэг бахан периаквадуктал бор бодисын тойрж гардаг. Tectospinal зам дунд шугамын ойролцоо уруудаж байгаад илүү ventrolateralны хэсэг рүү шилжиж rubrospinal замтай ойрхон явна. Урт давтар тархинд орох замдаа нүдний хөдөлгөөний мэдрэлүүдийн бөөмс, нүүрний мэдрэлийн бөөм, бага тархи руу коллатерал өгч идэг бахан байна. Энэ зам нугасны хүзүүний хэсэгт ирж төгснө. Дээд 2 тавгар нь торлог бүрхвчээс харааны мэдрэл, доод 2 тавгар нь сонсголын мэдээллийг хүлээж авдаг. За, харааны ба сонсголын хүчтэй цочрол нь
нүдийг рефлексээр анивчих, толгойг цочрлоос холдуулах, заримдаа гараа өргөх буюу толгойгоо хамгаалах тийм ээ. Зэрэг рефлекс үүсгэх ба эдгээр рефлекс нь тектонуклеарны болон тектоспинал замаар зохицуулагдж байдаг юм байна. Дээд товгор ба дагдсны дэлбэнгийн үйл ажиллагааны харилцан хамаарлыг бол өмнө нь ярьсан байгаа. Эдгээр хоёр бүтцэн тектоспинал замуудтай хамтран хөдөлж буй объектыг харах үед нүд болон толгойн автоматар дааж хөдлөх нүдний pursuit movement-ийг бол бий болгодог байна. За дунд тархи, гүүр, урт давтар тархины янз бүрийн хөндлөн огтлын зургууд дээр томоохон бөөмүүд болон өгсөн уруудах замуудын хооронд янз бүрийн хэмжээтэй сарнсан байдалтай олон тооны бөөмийн бөөгнөрөл харагдах ба тэдгэрийг хооронд нь холбосон өргөн үрээний ширхгүүдийн сүлжээ байдаг бөгөөд үүнийг бид нар амьдрал дээр торлог байгууламж гэж нэрлэдэг. Тэгэхээр 1949 онд анх Мориси болон Магон нар энэ торлог байгууламж гэдэг юм бол асар их ач холбогдолтой юм байна гэж анх дүрсэлсэн байдгийн байна. За нугаснаас урт давтар тархи гүүрээр дамжин дунд тархи хүртэл үргэлжилдэг өргөн бүтц юм байна. За урт давтар тархинд дэдэг өөр айгуу чухал бөөмүүдийн нэг бол 4-р ховдлын ёроол хэсэгт байх тэнэгч мэдрэлийн дорсал бөөм юм байна. Т1-ээс L2-ын хооронд нугасны хажуугийн өвөрт байдаг симпатик нейронуудтай төстэй автоном хөдөлгөөний бөөмүүдийг буюу парасимпатикийн бөөмүүдийг бол агуулж идэг. За трактус солютарсаас латерал байрлах самата сенсор болон спешиал сенсор бөөмийг бол агуулдаг. Рострал хэсэг нь буюу урд хэсэг нь 7-10 дугаар мэдрэлээс амтлах мэдрэмжийг хүлээж авдаг. Каудалны буюу сүүл хэсэг нь цээж хэвлийн дотор эрхтнээс африн ширхгүүдийг хүлээж авахаас гадна тэнэгч мэдрэлийн дорсал бөөм торлог байгууламжийн дотор эрхтний төвүүд нугасны хажуугийн өврийн автоном бөөмүүдтэй бол эргээ холбогдож идэг байна. Эдгээр бүх бөөмүүд нь зүрх судас, амьсгал, хоол боловсруулах үйл ажиллагаа ба бусад вегетатив процессуудыг зохицуулж хянах рефлексийн номуудад бол оролцдог юм байна. За мөн урт давтар тархинд хилэн дарах мэдрэлийн бөөм, нервус амбигус буюу хөдөлгөөний бөөм тийм ээ. За тэнцвэрийн бөөмүүд гурвалсан мэдрэлийн нугасны бөөмийн талаар өмнө нь бол ярьсан байгаа. За дотор тууш багц буюу дунд чугамын ойролцоо ард талд яваад урд талд нь тектоспинал зам болон дотор гохцоо бол байрлаж идэг тийм ээ. Medial longitudinal fasciculus буюу MLF болвол нугасны хам conjugate movement-ийг зохицуулахад оролцдог. За дараагийн хэсэг нь бол гүүр. Урд талд байрлах хэсгийг нь basis pontis, ард талынх нь хэсгийг tegmentum гэж ерөнхийд нь гүүрийг хоёр хувааж болох нэ. За вентралны хэсэг буюу урд basis pontis хэсэг олон багц ширхгүүд гүүрээр дамжин өнгөрч уруудах кортикоспинал замыг олон жижиг хэсэгт хувааж байдаг. За эдгээр хөндлөн чиглэлтэй замууд нь гүүр гэдэг нэрийг өгсөн боловч бодит байдал дээр гүүрийн үүрэг бол гүйцэтгэдэггүй юм байна. Кортикопонтоцеребуляр замын 2 дугаар нейроныг агуулсан понтоцеребуляр зам гүүрийн бол вентрал бөөмөс бол эхэлдэг юм байна. Эдгээр бөөмүүд нь кортикопонтын хэсгээс тархины бор гадрын өрийн талын мэдээллийг авдаг байна. Пирамид замын ширхгүүдээс нэмэлт мэдээллийг бол авна. За дунд чугамар зөвлөг хийж бага тархины дунд хөлөөр бага тархи руу бол нэвтэрж идэг. Гүүрийн бөөм нь санааны хөдөлгөөнтэй холбоотой гадрын бүх сэрлийг бага тархи руу бол дамжуулдаг байна. За ингээд шүдлэг бөөм бага тархины дээд хөл таламусаар дамжиж буцаад их тархины гадар руу бол дахин мэдээлэл илгээж эргэх холбоо үүсгдэг. Энэ нь санааны хөдөлгөөнийг саадгүй, тасралтгүй, нарийн ямбай зохицуулах боломжийг бага тархинд өгдөг байна. За гүүрээр явдаг дараагийн чухал хэсэг бол гүүрийн tegmentum буюу арын хэсэг. За бүтцэн урт давтар тархины tegmentum-ийн бүтцтэй бол адилхан хамгийн вентрал хэсэг нь дотор гохцоо бол байдаг байна. Medial lemniscus байна тийм.
За медиал lemniscus нь мушгирсан байрлалтай ба cuneti үсээс гаралтай ширхгүүд медиал талтай, gracilis-аас гаралтай ширхгүүд латерал талтай байна. Ийм медиал lemniscus дээр гадна талаасаа дотор тал руугаа байрлалтай хамгийн гадна талд нь одоо доод мөч, их бие, дээд мөч, хүзүү гэсэн биерийн топограф болвол хадгалагдах нэ. За дотор гогцооны гадна талд спиноталамик зам, гадна гогцоо буюу латерал lemniscus бол байрлана. За латерал lemniscus-ээр бол сонсголын гогцоо юм чинь сонсголын мэдээлэл явах нэ. За гадна гогцоо гүүрийн одоо доод хэсэгт зүрлэг хийн трапез бие гих одоо ширхэгт багцын үргэлжлэл болж идэг. Трапез бие бол гүүрийн доод хэсэгт байрлах зүрлэг хийдэг ширхгүүд. За сонсголын бөөмөс доод тавгар руу сонсголын импульсыг шууд бус замаар дамжуулах ширхгүүдийг бол агуулж идэг. За тэнцвэрийн бөөмүүд нь дөрөвдүгээр хавдлын оролд илүү латерал талдаа байрлана. LVN буюу lateral vestibular nucleus-ээс гаралтай бөөмөөс гарсан ширхгүүд нугасны нейрон руу vestibulospinal зам үүсгэж урууддаг. Тэнцвэрийн бөөмүүд нь MLF-ээр дамжин тархины багны одоо самата мотор ба viscera мотор бөөмүүдтэй бол холбогддог бахнэ. За гурвалсан мэдрэлийн нугасны одоо бөөм бол гүрийн хэсэгт байна. Гүрийн дунд хэсэгт одоо төгсөх ба түүнээс дээш гурвалсан мэдрэлийн гол бөөм бол байрлаж идэг. За дотор талд нь хөдөлгөөний бөөм байрлах ба зажлуурын булчинг бол мэдрэлжүүлнэ. За нугасны бөөм нь өвдөл температур ба мэдрэхүүн үндсэн бөөм нь эпикретик мэдрэхүү. Хоёрдугаар одоо нейрон нь ventral trigeminothalamic замаар эсрэг талын таламуст бол хүрч идэг. Мэдрэхүүн үндсэн бөөмийн зарим ширхэг зүрлэг хийхгүй dorsal trigeminothalamic замаар өврийн талын таламуст бол хүрнэ. Тэгэхээр зарим ширхэг зүрлэгт ороод эсрэг талдаа гарна, зарим нь зүрлэг хийхгүй өврийн талын таламуст гарах очих нь тийм ээ. За гурвалсан мэдрэлийн месенцефалик бөөм буюу дунд тархины бөөм. Энэ нь дунд тархины рострал байрлалд бол байрладаг. Бусдаасаа ялгаатай энд мэдрэхүү нэгдүгээр бөөм нь байрлаж идэг. Гастрын зангилаа буюу одоо зангилаанд бол бусад одоо нэгдүгээр нейронууд нь байгаад энд хоёрдугаар нейрон байх хэрэгтэй байна. За месенцефалик замын афферент ширхэгүүд нь голчлон зажлуурын булчингийн болон эрүүний үений мэдрэхүүн рецепторуудаас гаралтай проприцептив мэдээллийг бол дамжуулахад оролцдог юм байна. За энд өмнөх слайдн дээр ярьсан зүйлийг хөндлөн огтлынхын дагуу харуулсан зураг харагдаж байна. Хамгийн доороосоо 5, 6, 7 болвол гүүрийн одоо 3 өөр түвшинд хийсэн хөндлөн огтлын цөслөг харагдаж байгаа бол хамгийн дээдлийн 8 дахь зураг бол яг дунд тархины төвшнгөөр хийсэн цөслөг бол харагдаж байгаа. За энийг бид нар дунд тархины хөл буюу эсгээр нь одоо шууд таних боломжтой юм аа. За одоо ингээд дунд тархины хадлаар яриад дунд тарих бол 4 хэсэгтэй гэж үзнэ. Тектомын хэсэг буюу дээврийн хэсэг дөрвөн толгодыг агуулна. Усан сувгаар тусгаарлагдсан хэсэг. За тегментум буюу голын хэсэг тийм ээ. Хар бодис ба тектомын голд бол байрлана. За ингээд хар бодис та тараар дүрслэгдэж байна. За өмнө талд нь тархины хөл харагдаж байна. За тектом бол дээд толгод нь 7 хэсгийн давхрагтай, олон тооны афферент эврийн толболтуудтай, доод толгод нь сонсголын замаас олон тооны афферент ширхгүүдийг хүлээн аваад дотор өвдгөн биед бол хүргэнэ. Тэндээс чамархан дэлбэнгийн сонсголын анхдагч гадар буюу гижлийн атранд бол очиж төгснө. За дээд толгодуудын бөмс нь болохоор харааны замаар их тархины гадраас афферент ширхгүүдийг хүлээж авахаас гадна нугаснаас спинотектал зам доод толгодоос мэдээллийг хүлээн авна. Эфферент ширхгүүдийг нугасны тектоспинал, гавлын мэдрэлийн тектонуклеар улаан бөмб торлог байгууламж руу бол буцааж гаргаж хариу улдлын нуманд битүүрдэг ийм хэсэг байна. За дөрвөн толгодоор зохицуулагдах рефлексүүд гэж байна.
За доод толгодоос дээд толгод руу явсан ширхгүүд чимээ гарсан зүг рүү толгойнуудыг эргүүлэх рефлексийн номын нэг хэсэг болно. Гадна өвдгөн биеэр дамжин дээд толгодод ирж үе нүдний торлогийн сэрлэн гинтийн харааны зочролт нүдэн анивчих толгойгоо холдуулах рефлексийн номд оролцсон. Тектонуклеар болон тектоспинал замууд эдгээр рефлексийн номын эфрент хэсгийг болвол бүрдүүлдэг байна. За жижиг перитектал бөмбөс хоёр талдаа дээд тавгарын урд хажуу талд байрлан торлог байгууламжаас афферент ширхгүүдийг хүлээж авч периаквадуктал бор бодисын урд байх парасимпатик мэдрэлийн эдэнгэр вестфалийн бөмбөр рүү дамжуулдаг бөм. Тусч буй гэрлийн тод бүдэгт харуулan хөөхөн харааны хэмжээг зохицуулах рефлексийн номонд оролцдог бөм бахнэ. За дунд тархины хэсэгт байх маш чухал хэсгийн нэг бол улаан бөм. За энэхүү зураг болвол хамгийн дээдлэлт нь хөдөлгөөний замыг харуулж байна. Кортикоспинал зам, кортиконуклеарны замыг бол харуулж байна тийм ээ. Пирамид зам маш тодор явж байгаа. Тэр урт давтар тархин дээр очиод хоёр салаа явж байгаа нь сумаар дүрслэгдэж байна. За тархины багны хэсгийн төвшөнд бол маш олон өөр ялгаатай төвшөнд гал тархины 12 хос мэдрэлүүд бол салаад зөвлөг хийж байгаа нь бас харагдаж байна. За дараагийн зурагт болохоор кортикопонтоцеребралны зам хамгийн тод харагдаж байна. За арын хэсэгт нь бол мэдрэхүүн бөмбөдийн байрлал харагдаж байна. За сүүлчийн доотлын цэнхэр зураг бол өксөх мэдрэхүүн зам харагдаж байна. Nucleus gracilis болон Cuneatus-ээс гарсан зам медиал lemniscus-ээр дамжиж явж байгаа зөвлөг хийгээд эргэлт хийж байгааг бид нар харж болж байна. За мөн спиноталамик зам буюу нугаснаас мэдрэхүүн мэдээллүүдийг өгч явдаг зам одоо өгсөж байгаа байдал бас харагдаж байна. За аль зураг дээр улаан бөм маш тодор харагдаж байна тийм ээ. За тэгэхээр улаан бөм бол тэгмийн түмийн гоолд хар бодис ба периаквадуктал бор бодисын хооронд байдаг улаан өнгөтэй, том хэмжээтэй, зовон хэлбэртэй бөм. Улаан байгаа нь судасжилт ихтэй цус хангам цайтай байгаагаас гадна төмөр их агуулдагаас улаан харагддаг байна. За хоёр хэсэгтэй гэж үзнэ. Каудал хэсгийг нь магноцеллулярны хэсэг, рострал хэсгийг нь парвоцеллулярны хэсэг гэж одоо хуваадаг байна. За бага тархины одоо дээд хөлөөр дамжуулан шүдлэг бөм ба эмболиформ бөмбөс афферент ширхгүүдийг бол улаан бөм хүлээж авна. Филогенетикийн хувьд хуучин эмболиформ бөмбөс гаралтай ширхгүүд биеийн байрлал болон хэд хэдэн хөдөлгөөнийг хянах рефлексийн номонд оролцдог. За шүдлэг бөмбөс гаралтай ширхгүүд нь хүмүүст онцгой олон байдаг бол бусад рефлексийн номуудад оролцдог бөм юм байна. Ширхэг юм байна. Санааны хөдөлгөөнийг тасралтгүй, наривчлалтай одоо гүйцэтгэх зохицуулгын хэлхээний нэг нь бор гадраас бага тархинаас шүдлэг бөмбөс улаан бөм, тэгээ улаан бөмбөс таламусаар дамжаад буцаад их тархины гадарт хүрдэг байна. Денторубрал ширхгэр өөр нэг бүлгэнд голчлон улаан бөмбөгийн парвоцеллулярны хэсэгт бол төгсдөг. Церебеллорубралны ширхгүүд голын шугамар зүрлэг гэж бага тархины дээд хөлөөр бол буцаж гарах юм байна. Улаан бөм нь их тархины гадраас кортикорубралны замаар тектумаас афферент одоо сэрлийг хүлээж авдаг байна. За үндсэн эфрент ширхгүүд нь рубраспинал болон рубраретикулярны зам гэсэн хоёр зам байдаг байна. За нугасны хөдөлгөөний эсүүдэд болвол нөлөөлдөг. Энэ хоёр зам улаан бөмбөс гарсныхаа дараахан дунд шугамыг нефрон, порелин вентрал тегментал хэсэгт зөвлөг хийдэг байна. За саяын хөндлөн харагдчихсан замыг ихц арийнхын байрлалаас артлаас нь одоо харуулж байгааг бол харагдаж байна. Эхний зурагт болвол нөгөө улаан бөмбөс явсан зам улаан бөмбөс гарангуудаа тэр бүхэн тэр хэсэгтээ зөвлөг хийгээд доошоо явж байгаа нь харагдаж байгаа бол том улаанаар дүрслэгдсэн пирамидын зам урт давтар тархины доод хэсэг зөвлөг хийж байгаа нь харагдаж байна. За кортиконуклеарны зам болвол тархины багны хэсгийн маш олон төвшөнд зөвлөг хийж байгаа нь харагдаж байна. За дундлын зураг дээр кортикопонтоцеребралны буюу одоо санааны хөдөлгөөнийг удирдах булчингийн тонусыг барих автоном хөдөлгөөнийг хийхэд оролцдог замын ширхэг хэрхэн зөвлөг хийж байгаа нь бол харагдаж байна. За
цэнхрээр дүрслэгдсэн одоо сүлийн доотлын зураг дээр болвол өксөх зам харагдаж байна тийм ээ. Нугасны арын хэсгийн Gracilis cuneativus-ийн бөөмөс дээшээ явж байгаа medial lemniscus хэрхэн одоо мушгирч эргэлдээд дээшээгээ одоо өксөж байгаа нь харагдаж байгаа хнэ. За бусад тегментал бөөм ба замд тегментумын хажуугийн хэсэг нь гурвалсан мэдрэлийн мезенцефалик зам, гурвалсан мэдрэлийн lemniscus, medial lemniscus, spinothalamic замыг агуулдаг ба бүгд талам ус руу явдаг байна. Дөрөвдүгээр хос мэдрэл ар хэсэг рүү гардаг, тархины үлэг бүтэн тойроод урт талд кавернос нисенус хүртэл явдаг ганц мэдрэл гэд ингээ бид нар мэднэ тийм ээ. За 3 дугаар мэдрэлийн бөөм дунд тархины тектум, дээд тавгарын төвшөнд усан сууг ба периаквадуктал барбациурт эмилифийн медиал талд байрлаж байдаг. Зарим ширхгүүд нь багны хэсгээс интерпедикулярны завсраар гарахаас өмнө улаан бөөмийг дамжиж нэвтэрч гардаг байна. За дотор тууш багц эмилиф тэнцвэрийн бөөмөс гарсан сэрэл эмилифээр дамжин доош чиглэж явахдаа өөр хэд хэдэн тогтолцооны ширхгүүдийг багтаах ба тархины багнын хэсэг нугасанд болол очино. Эмилифийн ширхгүүд нь 4-р хавдлын оролд голын шугамын ойролцоо байж усан сууг ба периаквадуктын бор бодисоос вентралны хэсэгт болол байрладаг. Нүдийг хөдлөгдөг мэдрэлүүдийг хооронд нь холбодог. За зарим ширхгүүд нь торлог бүрхөвч кашалын бөөм, даркшевчийн бөөмд болол очиж төгсдөг байна. Төвийн симпатик зам. Торлог байгууламж ба гипоталамусын олон бөөмөс болол үүсдэг. 4-р хавдлын орол усан сувгийн урд байрлах ба дунд тарих болон гүүрээр дамждаг. Уртавтар тархинд илүү хажуугийн байрлалтай болоод нугасны бор бодисын хажуугийн өвөрт болол хүрдэг. Төвийн симпатик замын үйл ажиллагаа тасалдахад горнерын шинж болол үүсдэг байна. За хар бодис субстанца нигра. Хоёр талдаа тегментум болон тархины хөлийн хооронд байрлах том хөдөлгөөний бөөм. Баруун өнгө нь мэдрэлийн эсийн доторх меланин пигментээс болол хамаарч идэг. Экстрапирамид тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг ба суурийн занглаатай үйл ажиллагааны хувьд нэгт одоо холбоотой ажилладаг. За тархины хөл Curara cerebri гэдэг нь олонтоо, Crus cerebri гэдэг нь ганцтоо. За corticospinal, corticonuclear, corticopontine ширхгүүдийг болов агуулна. Хоёр талдаа байх ба том ширхлэг багц үүсгдэг. Тархины хөл бүр нь эдгээр 3 замын ширхгүүдээс үүсэх ба дотор капсулаар уруудахтаа дунд шугам руу мушигран дээрх 3 замаас одоо тогтдог байна. Corticospinal болон corticonuclear зам дунд талдаа байх ба хоёр захт нь corticopontine ширхгүүд болвол байдаг онцлогтой юм байна. За торлог байгууламж. Тор хэлбэрийн эсийн бүлгүүд болон ширхгүүд нь тархины багны одоо бүх уртын дагуу байрлах бөгөөд эдгээр нь гавлын мэдрэлийн бөөмүүд, олив, өксөх уруудах замуудын завсрыг болвол дүүргэж байрладаг. Торлог байгууламж нь афферент одоо мэдээллийг нугас, гавлын мэдрэлийн бөөмүүд, баг тархи их тархины тал бөмбөлгөөс болвол хүлээж авна. Эргээд эдгээр бүтэц рүүгээ эфферент ширхгүүдийг илгээнэ. Зарим бөөмүүд нь нугас руу уруудах зам үсгэж хөдөлгөөний ба автоном үйл ажиллагаанд болвол нөлөөлнө. За тэгэхээр торлог байгууламжтай хамаатай хамгийн чухал тогтолцоо бол угсан идэвхжүүлэх торлогын тогтолцоо. Бусад бөөмүүд нь ялангуяа одоо дунд тархины хэсгийн бөөмүүд нь таламусын интраламинарны бөөм ба субталамусаар дамжин дээд төвүүд рүү буюу их тархины гадар руу бол мэдээлэл дамжуулна. Эдгээр бөөмөс олон үхсэх замуудын ширхгүүдээс өөрөлдөх юм бол спиноталамик зам, гурвалсан мэдрэлийн нугасны зам, солитар зам, сонсгол тэнцвэрийн бөөмөс ирэх зам, хараа богинорлогийн тогтолцооноос ирэх мэдээллийг одоо хүлээж авна. Эдгээр импульсийг полисинаптик замаар тархины бор гадрын өргөн хүрээтэй эсгүүдэд дамжуулж идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. За амьтан дээр хийсэн туршилтаар дээрх бөөмүүдийг цочроох нь унтаж буй одоо амьтныг сэрүүлийн хариу урвалыг бол үүсгдэг. За хүний одоо өксөн идэвхжүүлэх торлогын тогтолцоог арас гэж нэрлэдэг. За энэ тогтолцоо гэмтвэл ухамсарын төвшин буурах буюу ухаан алдах комын байдалд орох байдал үүснэ.
За өнөөдрийг хүртэл араас нөлөөлж буй бүлэг эсүүдийн талаар бол бүрэн судлагдаж дуусаагүй байгаа. Сэрүүн байдлыг хадгалахад норепинефрин, допамин, серотонин зэрэг моноамин нейротрансмиттерүүдийг нээлгжүүлж чаддаг торлог байгууламжийн эсүүдээс ядаж хэсэгчлэн хамаардаг юм байна гэдгийг бол бид нар мэднэ. Норепинефрин нийлэгжүүлдэг нь торлог байгууламжийн латерал хэсгийн локус королеус, за серотониныг нийлэгжүүлдэг нь рафенуклеэгээс одоо хамааралтай байх нэ. За хажуугийн зурагт бид нар одоо рафенукле хаана вэ, локус королеус хаана вэ гэдгийг бол харуулсан байгаа. За суурийн Мейнертийн бөөн болон нэргүй бацинернууд нь холын нэрэг утаснуудыг одоо тархины бор гадрын өргөн хүрээтэй хэсгүүдэд бол илгээж идэг. Араас болон холын нэрэг системийн ухамсар ба нойр сэрүүний мөчлөгт гүйцэтгэдэг нарийн үргийг одоо тайлбарлахад энэ хэсэг бол боломжгүй учраас энийг дэлгэрүүлэн одоо өөрсдөө уншиж болно. Нэг зүйл одоо тодорхой байгаа нь ухаангүй байдал нь тархины олон бүтцийн гэмтлээс хамаарч болно. Уруудах торлогийн замууд вентрал ба латерал ретикулоспинал зам. За торлог байгууламжаас эхлээд нугасны хөдөлгөөний эсүүдэд идэвхжүүлэх болон саатуулах нөлөө үзүүлдэг ийм зам юм байна. Эдгээр эсүүд нь тархины бор гадаргаас ялангуяа тухны дэлбэнгээс мөн бага тархи болон суурийн зангилаанаас афферент ширхгүүдийг бол хүлээж авдаг байх нэ. За идэвхжүүлэх сэрэл тархины багнаас одоо буюу торлог байгууламжийн латерал хэсэг ялангуяа гүүр дунд тархины хэсгийн одоо торлог байгууламжаас нугасны антролатерал одоо цагаан бодисын вестибулоспинал болон ретикулоспинал замаар голчлон идэвхжүүлэх сэрэл дамждаг ба булчингийн тонусыг бол нэмэгдүүлж идэг байх нь. Харин саатуулах сэрэл нь урт давтар тархины вентромедиал хэсгээс олон синапсд холбоо ашиглан нугасны хөдөлгөөний эсүүдэд хүрэх ба ихэнхдээ латерал ретикулоспинал замаар кортикоспинал замаар гэсэн замын хажуугаар дамжих булчингийн тонусыг бол бууруулдаг юм байна. Идэвхжүүлэх саатуулах системүүд хоёулаа интернейроноор дамжин нугасны гамма хөдөлгөөний эсэд бол хүрдэг байх нь. Нугасны рефлексийн нумын үйл ажиллагааг зохицуулснаар торлог байгууламж нь зогсох, алхахад шаардлагатай булчингийн тонус болон тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг юм байна. Автоном бөөн ба замууд торлог байгууламжийн олон бөөнс автоном үүрэг гүйцэтгэдэг. Гүүр ба урт давтар тархинд тархсан байх ба гавал тархины самаатаг мэдрэлийн бөөнс мэдээллийг хүлээж авна. Гипоталамусаас мэдээлэл авч гавлын одоо мэдрэлийн бөөн ба нугас руу хариу илгээдэг байна. Тухайлбал шүлсний зохицуулганд оролцсон. Superior inferior болон superior ба inferior salivary nucleus бол шүлсний гаралтыг зохицуулах ёстой. Гэхдээ хоолны дуршил төрүүлэх таата үнэр одоо амтнаас рефлексийн замаар бол шүлс ялгаралт өвдөгдөж идэг. За хүний сэтгцийн байдалтай хамаатайгаар зарим нөхцөл шүлс ялгарахыг саатуулж ам хуурайшихад ч хүргэдэг байх нэ. За артерийн даралтын зохицуулганд оролцсон. Каротид синуст үүссэн афферент импульс нь хил залгуурын ба тэнэгч мэдрэлээр дамжин урт давтар тархины вегетатив төвүүдэд хүрнэ. Торлог байгууламжийн харгалзах хэсэгт нь цусны даралт, зүрхний идэвхжил, судас агшихт хэлхийг зохицуулах автоном төвүүд дамждаг бөгөөд эдгээр нь 9-10 дахь мэдрэлийн бөөнүүдийн оролцоотой явагдана. Тэнэгч мэдрэлээр дамжсан эфферент сэрэл нь зүрхний үйл ажиллагааг дарангуйлж, зүрхний цохилт удааширч цусны даралт буурдаг байна. За бусад автоном зохицуулах үйл ажиллагааны зохицуулга. Торлог байгууламжаас уруудах зарим сэрэл нь нугасны симпатик бөөнүүдийг дарангуйлж судас тэлнэ. Доод олив ба торлогийн дорсал бөөн нь амьсгалыг хянана. Амьсгал авах ба гаргах төв байна. За зарим торлогийн бөөн ходоод гидсний үйл ажиллагааг хянана. Залгих рефлекс нь олон булчингийн нарийн дараал бүхий нарийн төвөгтэй үйл явц бөгөөд хоол хүнсийг амнаас одоо ходоод руу жигд түлхэхийн тулд зохих дараалалаар ажиллах ёстой. Үүнийг урт давтар тархины залгих төв гүйцэтгэдэг. Ойролцоо хэсэгт нь бүүлжих төв байна. Ари постериа маань бүүлжилтийг зохицуулах чухал хэсгийг бол агуулдаг. За локус королеус орчмын зүрх судас амьсгалын үйл ажиллагааны дээд төв нь
пневмотактик нуклеус мөн дунд тархинд хоол хүнс хэрэглэх дээд төв, өөрөглөх юм бол зажлах, долоох, хөхөх зэрэг төв нь байдгийн байна. За тархины багнан хэсгийн цус хомсдох хам шинж. За тархины харуултын талаар ерөнхийд нь тусад нь авч үздэг боловч багны хэсгийн цус хомсдох хам шинжүүдийн талаар багны хэсэг дээр бүр тусгаал авч үздэг. Учир нь маш өвөрмөц шинжүүдийг үүсгдэг байх нэ. За тархины багны тодорхой эсгүүдийн цусан хангамжийн дутагдал нь төр зургийн болон байнгын ийм алдагдлуудыг үүсгдэг. Жишээ нь төр зургийн гэдэг нь игмэнд орох артерийн тонох хам шинж буюу субклавийн стил синдром. За байнгын гэдэг нь тархины багны шигдэс буюу тархины багнан хэсгийн мэдрэлийн эс нейронууд өгчхийг бол хэлж байна. За шигдэс нь артерийн судас бөглөрснөөс мэдээж үүснэ. Яг аль судас бөглөрснөөс хамааран өөр эмнэлзэн шинжүүд гарч ирдгийг бид нар багны хэсгийн судасны хам шинжүүд гэж нэрлэдэг. За тархины багны хэсгийн бөөмүүд болон замууд маш олон өндөр зохион байгуулалттай үйл ажиллагааны хувьд олон янз байдаг тул судасны хам шинжээ илэрлэл нь маш өргөн хүрээтэй. Судасны хам шинжийг ойлгохын тулд багнан хэсгийн байршлын анатомиг маш сайн мэдэх шаардлагатай. За ийм учраас бид нар тархины багнан хэсгийн хичээлийг 3 тусад салгаж авч үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол багнан хэсэгт байх бүх гавл тархины 12 хос мэдрэлийн бөөм, тэдгэрийн зам, багны хэсгээр өксөж уруудж байгаа их тархитай холбогддог замууд, бага тархитай холбогддог замууд, за нугастай холбогдож байгаа тэр олон замуудыг үзэх нь өөрөө энэ багны хэсгийн судасны хам шинжүүдийг мэдхэд хамгийн чухал юм. За тэгвэл багнан хэсэг яг үнэндээ хин хинээр тэжээгддэг вэ? За энэхүү зурагт харагдаж байна. За хамгийн эхлээд foramen magnum-аар хоёр талын вертебрал буюу нурууны артер орж ирээд уртвтар тархи гүүрийн залгаас хэсэг дээр нийлж суурийн артер болж идэг. За тэгэхээр уртвтар тархи болвол нугалмын артер, хоёр нугалмын артерийн дундаас үүснэ нугасны урд артераас цус хангамж авах нь. За нугалмын артераас үүсдэг нөгөө нэг том хэсэг судас болвол posterior inferior cerebralны артер. Тэгэхээр багнан хэсгийн буюу уртвтар тархины хэсэг болвол пайкагаас бас цус хангамж авах нь. За гүүрийн хэсэг болвол ерөөсөө тэр чигтээ суурийн артераас цус хангамж авна. Суурийн артераас гардаг хамгийн ихний салаа бол AICA буюу anterior inferior cerebellar arter. За үүний дараагаар Pontine arter буюу 3 бүлэг судас бол гарч ирдэг. Үүнд нэгдүгээрт нь short circumferential branch буюу богино тойрдог салаанууд тийм ээ, тойроод бөгжилдэг. Long circumferential branch бас урт мөртлөөсөө багны хэсгийг уртвтар гүүрийн хэсгийг тойрч бөгжилж тэжээдэг судас гэсэн. За paramedian branch гэж байна. За ийм 3 хэсэг судаснаас болвол гүүр цус хангамж авдаг байх нь. За тэгвэл нурууны суурийн артериас салж байгаа хамгийн үндсэн том салааны нэг болвол posterior cerebellarны артер тийм ээ. За posterior тархины арын артер салахаас өмнө бол харин superior cerebellar артер болвол салж гарах нэ. Тэгэхээр дунд тархи болвол PCI-с цусан хангамжаа авдаг юм байна. Тэгээд superior cerebellarны артер хэсэг болвол дунд тархины доод хэсэг болон гүүрийн дээд хэсгийг болвол цусан хангамжаар тэжээдэг нь эндээс харагдаж байна. За төр зургийн цусан хангамжийн алдагдлын талаар тайлбарлая. Энэ нь ерөөсөө л игмэнд орох артерийн тонох хам шинж. За тархины багны төр зургийн цус хомсдлын хам шинж гэж хэлсэн тийм ээ. Нурууны артериас артерийн эхлэл хэсгээс проксимал байрлалт буюу
баруун эсвэл зүүн талын игмэн дорх артер бөглөрсөн үед үүснэ. За ингээд бид нар мэддэг тийм ээ. Баруун талдаа трункус брахиоцефаликусаас нурууны артер бол салдаг. Тэгэхээр салахаас өмнө талдаа гэсэн үг тийм ээ. Нөгөө талдаа бол игмэн дорх артер өөрөө ингээд салж байгаа хэсэг нөхөн. За тэгэхээр гарлан явах артерийн судас одоо бөглөрөхөд зүрх судасны тогтолцоо гарын цусан хангамжийг хэвийн хадгалахын тулд бөглөрсөн талын нурууны артерийг уруу чиглэлээр бол ашиглаж эхэлдэг. За цусны урсгалын чиглэл дараах байдлаар бол өөрчлөгдөнө. Эсрэг талын нурууны артерээр цус өгсөж хоёр талын артерийн уулзуур буюу суурин артер үүсэх хэсэг хүртэл яваад тэндээсээ бөглөрөлттэй талын нурууны артер руу буцаж доошоо урсаад сугны артер болон буглааны артер руу орж тухайн талын гарыг цусаар хангадаг байна. Хор тохиолдолд бөглөрөлттэй талын гараар ажил хийх, хөдөлгөөн хийх үед нуруу суурийн тогтолцооноос гарлуу хэтэх хэмжээний цус сорогдсноос болж тархины багнан хэсэг илэрхий цус хомсдол үүсдэг. За тэгэхээр яах вэ гэхээр анчилгааны хувьд бол ангиографийн шинжилгээ хийгээд нурууны артерийн цусны урсгал одоо уруу чиглэлтэй болсон байгааг баримтжуулах шаардлагатай. За үүнийг бид нар бас Доплер дүүфлэгсэн шинжилгээгээр бас хийж болдог тийм ээ. За эмчилгээний хувьд бол илэрхий цус хомсдол илэрж байгаа, ухамсар тухайн одоо балартж байгаа, ухаан алдаж муужирч унж байгаа толгой эргэх зэрэг нуруу суурин артерийн тогтолцооны одоо илэрхий цус хомсдол үүссэн үед бол яралтай арга хэмжээ авах нь. За нэг зүйл нэмж хэлэхэд нуруу суурин артерийн дутагдал буюу вертебра базилярны ансафценси манайх орсоор вертебра базилярны недостаточность гэж бичээд байдаг тийм ээ. Энэ нэр томьёо болвол одоо хоцрогдсон бөгөөд цаашид ашиглахгүй байх нь зүйтэй гэж бүр энэ хүү сурах хүчгэн дээр зориуд тэмдэглэсэн байна. За хажуугийн зураг дээр юу харагдаж байгаа вэ гэхээр миний өмнөх слайдн дээр тайлбарлсан багнан хэсгийн одоо хэсэг тус бүр хаанаас цусан хангамж авдаг вэ гэдгийг хэлж байгаа. За мэдүүлээ. Хоёрт нугалны артер орж ирээд урагшаагаас салаад одоо тэр харагдаж байна тийм ээ. Anterior spinal artery болж байна. За түүнээс цусан хангамж авна. Вертебральны артерийн парамедиан артерийн салаанаас бол авч болно. За AICA буюу anterior inferior cerebellarны артериас бол цусан хангамж авна. Түүнээс гадна PICA буюу posterior inferior cerebellarны артериас бас цусан хангамж авах нь байна. За тэгэхээр дунд хэсгийн AICA-гаас цусан хангамж авж байгаа хэсэг нь харагдаж байна. Илүү гадна талдаа PICA-гаас цусан хангамж авж байгаа нь харагдаж байна. За гүүрийн хэсэгт болохоор ерөөсөө л суурин артериас авна гэж хэлсэн тийм ээ. Базилярны артер өөрөө Pontine branch гэдэг 3 хэсэг одоо салаа өгнө гэж хэлсэн. Нэгдүгээрх нь бол paramedian branch шууд одоо медиал хэсгээр нь цусан хангамжийг өгнө. За short circumferential, long circumferential артер бол гүүрийн хэсгийг бүтэн одоо бөгжилж тойрж иргэдэг ийм хэсэг байгаа бөгөөд богино хэсэг нь арай дунд хэсгээр медиал руугаа ойрхон талыг нь long нь болохоор илүү гадна тал руу байгаа хэсгийг нь одоо цусаар тэжээж байгаа нь харагдаж байна. За тэгвэл хамгийн дээдлийн буюу midbrain хэсэг бол илүү олон судаснаас цусан хангамж авч байгаа нь бол харагдаж байна. За нэгдүгээрт нь бол superior cerebellar artery. За одоо тэр арын хэсэг дээр харагдаж байна тийм ээ. За posterior cerebellar cerebral artery PCS цусан хангамж авж байгаа хэсэг бол ташуу одоо зураастаа харагдаж байна тийм ээ. Posterior choroidal-ны артер PCS гарч байгаа артер тийм ээ. За энэ хэсгийг мэдрэлжүүлж байгаа хэсэг бол илүү одоо артер талдаа босоо зураастаа харагдаж байна. Interpendicular-ны branches цусан хангамж авж байгаа нь бол яг төвийн хэсэг. За ингээд posterior communicating arteries цусан хангамж авдаг хэсэг гэж бас байх нэ. Энэ хэсэг нь илүү одоо нэг хоёр тал руугаа сунж байрлсан байна. За
тархины багны хэсэг гэмтэхэд ерөөсөө багны сүлжээ хам шинж гэдэг юм гарч ирнэ. За энэ яадаг юм бэ гэхээр багны гэмтэлтэй талдаа гавл тархины мэдрэлийн дутагдал үүснэ, эсрэг талдаа биеийн саажилт илэрнэ. За нуруу суурин артерийн тогтолцооны шигдээс нь гүрээний артерийн тогтолцооны нэгэн адил ихэвчлэн эмболи буюу судас бөглөрлөөс үүдэлтэй байдаг. За эмболийн их үүсвэр нь зүрх нуруу суурин артерийн ханд үүсэн атеромын үүхэн тов руу байна. Артерийн судасны ханд хуулрах, улмаар хоёрдогч тромбоз үүсч болно. За урд нь хүмүүсийн дунд одоо түгээмэлээс унтаж явах үед нуруу суурин артер нугларснаас болоод цус хонсдол үүсдэг гэсэн ойлголт өнөө үед ерөөсөө үндэслэгүй нь бол батлагдсан байна. За тархины багны судасны хэд хэдэн өөр хам шинжийг эмнэлэг зүй болон дүрс онцлогооны үндсэн дээр бид нар тодорхойлох боломжтой. За тэгвэл энэ зурагт юу харж байгаа юм бэ гэхээр тархины багны хэсгийн 3 өөр хэсэгт гэмтсэн тохиолдолд юу үүсэх вэ гэдгийг харуулж байна. Нэгдүгüүрт нь дунд тархины хэсэг. Өөрөлдөх юм бол дунд тархинд 3-4 дугаар хос мэдрэлийн бөөн байгаа гэдгээр нь бид нар баримжаална, тийм ээ. Тэгээд дөрөв толгойд харагдчихна. Энэ хэсгээр одоо гэмтсэн үед жишээ нь юу үүсэх вэ гэхээр гэмтлийн эсрэг талд бие дээр спастик гемипилги үүснэ. За гэмтэлтэй талдаа нүд хөдөлгөгч мэдрэлийн саа үүснэ. Өөрөлдөх юм бол дифлофи, потоз, медриаз. За тэгээд нүд саачхан байна. За өөр нэг шинж нь гэмтлийн эсрэг талд супрануклеарны фалси буюу одоо нүүр болон хилэнд орох мэдрэлийн саа гэмтлийн эсрэг талд үүснэ. Яагаад үг гэхээр тэр мэдрэл нь энэ хэсэгт дунд тархины хэсэгт зүрлэг хийж амжааг байгаа. За дараагийн одоо буюу гүүрийн доод хэсэг хавцаа гэмтэл үүсэх юм бол ямар шинж үүсэх вэ гэдгийг харуулсан байна. За энд гүүрэнд болвол 5, 6, 7, 8 дугаар хос мэдрэлийн бөөм болвол байгаа. За энд болохоор 7 дугаар хос мэдрэлийн бөөмийг одоо дайрч гэмтээсэн тохиолдолд юу үүсэх вэ гэдг нь харагдчихэв. Гэмтсэн талдаа нүүрний мэдрэлийн супрануклеарны фалси үүсэх нь, гэмтлийнхаа эсрэг талд спастик гемипилги үүсэх нь. За тэгвэл урт давтар тархины дээд хэсэг буюу урт давтар тархинд болохоор 9, 10, 11, 12 дугаар хос мэдрэлийн бөөм байгаа, тийм ээ. За энд 12 дугаар хос мэдрэлийн бөөм дайрч гэмтэх юм бол юу үүсэх вэ гэдгийг харуулсан байна. Гэмтлийнхаа эсрэг талд спастик гемипилги үүснэ. Гэмтэлтэй талдаа хилэнд орох мэдрэлийн сав үүснэ. За ингээд зөвхөн эндээс ингээ харахад 3 өөр шинжээр нь бид нар ядахна тархины багны аль хэсэг гэмтсэн бэ гэдгийг шууд баримжаалах боломжтой байна. Тэгэхээр энийг баримжаалж чадна гэдэг бол аль судас бөглөрсөн байх магадлалтай вэ гэдгээ бас мэдэж болно гэсэн үг ээ. За сүүлийн үеийн өндөр нэгтрэлтэй соронзон резонанс томографийн шинжилгээний Т2 вейтэд болон diffusion вейтэд дарааллуудыг ашигласнаар тархины багны хэсгийн шигдээсийг цочмогүйд нь шууд онцлох боломжтой болсон. Хэдийгээр хувь хүн бүрийн судасны бүтэц баг зэргийн ялгаатай байдаг ч тархины багны суур архитектур нь хангалттай доктортой байдаг тул дараах хам шинжүүд нь эмнэлзийн хувьд бол тодорхой болсон. Өөрөөр хэлэх юм бол багны сүлжээ хам шинжүүд гэмтсэн талдаа гавл тархины мэдрэлийн дутагдал үүснэ. Биеийнх нь эсрэг талд одоо булчингийн хүчний сулрал саажилт үүсэх нэ. За хамгийн түрүүний хам шинж дорсал медуляр синдром буюу Баленбергийн хам шинж. За гол шугамаар нь авч үзэх юм бол энэ зурган дээр юу харагдаж байгаа вэ гэхээр илүү латерал талдаа гэмтэл харагдаж байна, тийм ээ. Голын шугамаас холоо талдаа хөндлөө огтлын хувьд харуул босоод зүслэг дээр харах юм бол урт давтар тархиныхаа илүү ар хэсэг рүүгээ нуруу тал руугаа гэмтэл харагдаж байна, тийм ээ. Рострол дорсал тал руугаа гэсэн үг. За энэ тохиолдолд юу үүсэх юм бэ? Аль судас гэмтгэр үүсэх юм бэ? Тэгэхээр энэ өөрөө
урт өвтөр тархины хэсэг болвол өөрөө вертебрал артер пайкагаас цус ангамж аавна гэсэн тийм ээ. Тэгээ урт өвтөр тархины урд хэсэг болвол anterior spinal artery-аас авч болно гэсэн. Тэгэхээр энэ нарын хэсэг учраас vertebral artery пайкагаас авч байгаа юм байна. Энэ хоёр судасны бөглөрлийн үед энэ хам шинж үүсч болох юм байна. За эмнэлзүүд юу илэрх вэ? Толгой иргэн, нестагм үүснэ. Тэнцвэрийн бом болон баг тархины доод хөл гэмтснээс болоод энэ шинж гарч байгаа юм байна. Дотор нь муухай оргинд бөөлжнө. Өөрөөр хэлэх юм бол арай постериум цочирснаас болж байна. За хэл ярианы өөрчлөлт буюу дизартри болон дуу хоолой сөөх шинж гарна. Нуклеус амбигус гэмтснээс болж байна. За ингээд залхуур төвөнхийн булчингууд саажиж болно. Зогсуулж болно. Торлог байгууламжийн амьсгалын төв цочирсноос болно. Тэгэхээр энэ тохиолдолд саажилт үүсэхгүй юм тийм ээ. За горнер үүсч болох юм байна. Нестагм, дизартри, дисфаги үүсэх нь биеийн эсрэг талд анальгези, термостези өвдөл температурын мэдрэхүй байхгүй болох юм байна. Тэнцвэргүүдэл буюу атакси, асинерги үүсэх нь. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хөдөлгөөний саажилт ерөөсөө байхгүй. Тэгэхээр хөдөлгөөний зам маань урт өвтөр тархинд пирамид хэсэг рүү зөвлөг хийх гээд ингээ илүү урдуур явж байгаа. Гэтэл энэ бол урагшаага болон медиал хэсгийг хамраагүй учраас энэ Валенбергийн хам шинжийн онцлог бол хөдөлгөөний саажилт байдаггүй. Тэгэхээр бид нар саажилт атакси хоёроо л ялгахад болох юм байна. За тэгвэл медиал медулляр синдром буюу Дежерины хам шинж. Дежерины хам шинжийг хөндлөн огтлын байрлалын хувьд харах юм бол илүү медиал тэгээд илүү вентрал буюу өвөр тал руугаа байна тийм ээ. Тэгээд дотгошоо тал руугаа буюу ногооноор ингээ харагдчихэв. Энд ямар зам явж байгаа юм бэ гэхээр ерөөсөө л олива спиналны зам явж байна. Хилэн дорох мэдрэлийн бөөн байгаа юм байна. За тэгэд пирамид зам байгаа юм байна. За хөндлөн огтлын гин уртаашаа зүслэгтэй харьцуулаа харах юм бол урд хэсэгт оливийн бөөн гэмт чинь пирамид зам гэмт чинь медиал lemniscus гэмт чинь. За тэгэхээр энэ ямар судасны гэмтлээс үүсэх вэ гэхээр нурууны артер эсвэл суурин артерийн парамедиан дунд шугамын салаанууд бөглөрсөн үед үүсч болно. Ихэнхдээ хоёр талыг хамрах юм байна. За голомтын талд хилэн дорох мэдрэлийн сав өсөх. Хилийг амнаас гаргахад гэмтсэн тал руугаа хазай хилний булчин хатан гаршина. Эсрэг талдаа биеийн талсан гэхдээ булчингийн тоонус нь их биш сул байх ба Бабинскийн шинж эерэг байх нь. Арын багны зам гэмтэх тул хөрөлцөх даралт мэдрэх үе мөчний байрлал мэдрэхүү болвол алдагдах нь. Энэ нь хэдийгээр одоо нэг гүний мэдрэхүүн бөөм гэмтэггүй ч гэсэн медиал lemniscus гэмтснээс болж байгаа юм байна. Нүдний чичирхэл буюу нестагм үүснэ. Эмгэг голомт дотор тууш багцыг хамарсан болвол буюу MLF-ийг хамарсан тохиолдолд үүсэх юм байна. За тэгэхээр ялгаатай болоод эхэллээ тийм ээ. Энд одоо Дежерины үед болохоор гэмтлийн эсрэг талдаа саажилтаас гадна хөрөлцөх доргионы мэдрэхүү болвол алдагдах нь байна. Тэнцвэрийн өөрчлөлт байхгүй юм байна. За одоо дээшээ гүүрийн хэсэг рүү орж ирж байна тийм ээ. За caudal basis pontis гүүрийн урд доод хэсгийн одоо гэмтэл basis гэдэг нь гүүрийнхаа урд хэсгийг хэлнэ гэсэн тийм ээ. Одоо ventral хэсэг гэсэн үг. За Миллер-Гуглерийн болон Повилийн хам шинж гэдэг юм үүснэ. За хөндлөн огтлын байрлалын хувьд хараад үзэх юм бол пирамид зам явж байгаа ширхгийг нэгдүгээрт айгуу тод хамарч байна. Хоёрдугаарт нь 7 дугаар мэдрэлийн бөөн гарах нь байна тийм ээ. За мөн 6 дугаар хос мэдрэлийн буюу нүд гадагшлуулагч мэдрэлийн бөөн бас гэмтэх нь харагдчихэв. За тэгвэл гүүрийн доод суурийн хам шинж гэж нэрлэдэг. Суурийн артер болон тойрон хүрээлэх одоо салаанууд бөглөрөх эсвэл тухайн хэсэгт хавдар буглаа үүсгэх зэрэг шалтгаанаар энэ хам шинж үүсч болох юм байна. Өөрөөр хэлэх юм бол long and short circumferential branch-ууд бөглөрсөн тохиолдолд үүсч болох юм байна.
голомтын талд 6 болон 7-гийн саа үснэ. 6-гийн саа үсчихээр нүдний гимтсэн талдаа нүдний алим гадах шүтлэхгүй. 7-гийн сааны үед нүүрний булчингууд бүхэлдээ ажиллахааг болно. Голомтын эсрэг талд биеийн талсаа мэдрэхүүн алдагдал, өвдөл температурын мэдрэхүүн алдагдана, хүрэлцэх үе мөчний байрлал мэдрэх, чичиргээний мэдрэхүү бол буурна. За харагдаж байна тийм ээ, спастик парализ болвол үсэх нь вэ? Улаанзар усаар тэмдэглэсэн. Нүүрэнд болвол сулсан үсэх нь вэ? За бүх төрлийн мэдрэхүү болвол эсрэг талдаа алдагдах нь вэ? За Павлийн хам шинж Миллер Гублерээс юугаар ялгаатай вэ гэхээр эдгээр төр нэмээд харааны хэвтэй чиглэлийн сав усна. Гэмтсэн тал руугаа харж чадахгүй болно. Энэ нь гүүрийн парамедиан ретикулер формашн гэмтснээс болдог байх нэ. За тэгвэл гүүрийн каудал понтин тегментум хэсэг буюу дундлын гол замын хэсгийн гэмтэл болвол яах вэ? Илүү жоохон арагшаага латерал болж байна тийм ээ. Гэхдээ доод хэсгийн тэр гүүр өөрөө өргөн учраас ингэж олон ангиллагдаад байна гэсэн үг. За суурин артерийн урт богино тойрох салаанууд буюу түрүүний хэлсэн long and short circumferential branch-ууд бол бөглөрсөн үед энэ үсэх нь вэ? Ялангуяа long нь тийм ээ. За голомтын талд бол 6-7 дугаар хос мэдрэлийн бөм гэмтэн, нүүрний мэдрэлийн сав усна, нүд гадагшлуулагч мэдрэлийн сав усна. Нестагон бол үснэ. Учир нь MLF гэмтснээс бол үсэж байгаа. За харааны саа голомт байгаа харцны саа буюу голомт байгаа тал руугаа харах боломжгүй болно. За тэнцвэр алдагдах, геми атакси болон булчингийн үйл ажиллагааны зохицуулга алдагдах, бага тархины дунд хөл бол гэмтснээс бол үсдэг. Зөөлөн тагны болон залгуурын миоритми хим тагшилт үснэ. Энэ нь централ тегментал тракт гэмтснээс үүсэх булчингийн хэмнэл тагшил юм. Голомтын эсрэг талд мэдрэхүү алдагдана, өвдөл температурын мэдрэхүү байхгүй болно, гүний мэдрэхүү буурна. За ингээд илэрх шинж нь илүү өргөн хүрээтэй байх нэ, тийм ээ. Ингээ харахаар юу харагдаж байгаа вэ гэхээр гэмтэлтэй талдаа нүүрэнд 6-7-гийн саа MLF гэмтснээс нестагон үсэх нь байна. Гэмтэлтэй тал руугаа харцыг эргүүлэх боломжгүй болох юм байна. Тэр талын гар хөлөнд геми атакси буюу асинерги үсэх нь. Тэгээд зөөлөн тагнын болон залгуурын миоритми үснэ. Энгийн саажилтаас илүү өргөн хүрээг хамарч байна. Харин гэмтлийн эсрэг талд талалсан мэдрэхүүн алдагдал, талалсан өнгөц болон гүний мэдрэхүүн алдагдал. Энд бол пирамид зам гэмтээгүй энэ чинь төвийн гаралтай саажилт үүсэхгүй байх нь байна. За oral pontine tegmentum өөрөөр хэлэх юм бол гүүрийн tegmentum хэсэг дээд хэсэгтэй гэмтэх. За суурин артерийг урт тойрон хүрээлэх буюу basilar long circumferential артерийн салаанууд бага тархины дээд артерийн бөглөрлөлийн үед бол үүсэх нь байна. За энэ тохиолдолд голомтын талд 5 дахь мэдрэл гэмтснээс болоод нүрийн мэдрэхүү буурах нь. 5 дахь мэдрэхүүн хөдөлгөөний бөм гэмтснээс болоод зажлуурын булчингийн үйл ажиллагаа бол саачих нь. Бага тархины гаралтай өөрчлөлт, тэнцвэр алдагдах буюу геми атакси, зорилттой хөдөлгөөн хийх үеийн салга буюу intention tremor, угсраа хөдөлгөөн хийх чадвар алдагдах буюу адид ухаг кинез бол үсэх нь. Эдгээр нь бага тархины дээд хөл гэмтснээс болж үсдэг байх нэ. Харин голомтын эсрэг талд бүх төрлийн мэдрэхүй алдагдана. Мэдрэхүүн бүх зам гэмтэнэ. Хүндлэн огтлын хувьд ингээ харахаар урд пирамид хэсгийн ширэхгүйд бол бүгд салсан гэмтээгүй бүтэн үлдчихэв. Мөн торлог байгууламжийн эсүүд бас эрүүл үлдчихэв тийм ээ. За нүүрэнд зөвхөн зажлуурын булчин дээр сулсаа үсэж байна. За ингээд хүрэлцэх болон дөргөн
байрлалын мэдрэхүй алдагдах нь өвдөл температурын мэдрэхүй бас байхгүй болж байгаа нь харагдаж байна. Саас ажилтдаг юм байна тийм ээ. За тэгвэл mid portion of the base spontaneous урд дунд хэсгийн гэмтлийн үед юу өсөх вэ гэж. За пирамид зам хөндлөө өгтлөө тэр чигээр ингээ гэмтсэн байгаа нь бол харагдаж байна тийм ээ. За тэрнээс гадна энэ хэсэг бол суурин артерийн парамедиан болон богино тойрон эргэх артерийн салаанууд бөглөрснөөс болж үүсдэг голомтын таалд зажлуурын булчингийн бөөн одоо сулрал үүсгэн нүүрний мэдрэхүүн өөрчлөлт үүснэ. Гипстези, аналгези, термостенси бол илэрнэ. Тэнцвэр алдагдана. Гемиатакси, асинерги үүснэ. Голомтын эсрэг талд төвийн гаралтай тал сав буюу пирамид замын гэмтэлтэй учраас спастик сав үүснэ. Энэ тохиолдолд гэмтэлтэй талдаа юу ах нь тийм ээ гар хүлд болвол дисатакси бол дистаксия бол үүсгэнэ. За улаан бөмбөгийн хам шинж буюу Бенедиктийн хам шинж. За энэ болвол суурин артер болон тархины арын артер буюу PCI-ийн интерпедикулярны бренчүүд бөглөрөх үед бол үүснэ. За хөндлөн зураг дээр юу харагдаж байна вэ гэхээр 3 дугаар хос мэдрэлийн одоо гарах зам хар бодис гэмтсэн байгаа нь бол харагдаж байна. За баса зураг дээр бол пирамид замын артал буюу арай пирамид зам орохгүйгээр тэгээ улаан бөмбөгийг хамарсан ийм том гэмтэл байгаа. Тэгээ 3 дугаар мэдрэлийн явж байгаа зам гэмт өөрөглөх юм бол 3-ын замын зарим ширхэг улаан бөмбөр дамжиж багнаас гардаг тийм ээ. За энэ зам гэмтсэн байгаа нь бол харагдаж байна. За тэгэхээр голомтын талд 3 дугаар мэдрэлийн сав үснэ, хүүхэн хар өргөснө, нүдний завх унана, нүд гадагшаа доошоо хялар болно. За хэд хэдэн хөдөлгөөн алдагдана тийм ээ. Диплопи үүснэ. Голомтын эсрэг талд мэдрэхүүн алдагдал үүснэ. Хүрэлцэх, байрлал болон доргионы мэдрэхүй хоёр зэгийн хоорондох ялгааг мэдрэх мэдрэхүй буурна. Энэ нь медиал lemniscus гэмтснээс болно. Тэгэхээр MLF-ийн зам болвол яг улаан бөмбөгийн харалтай явж байгаа нь харагдаж байна тийм. Хэд хөдөлгөөнд хэмгэг үүснэ. Өөрөөр хэлэх юм бол гиферкинези, тремор, хорий, атитоз зэрэг албадмал хөдөлгөөнүүд үүсэх бөгөөд эдгээр нь экстра пирамид замын гол хэсэг болох улаан бөмбөгийн гэмтлийн одоо нэг шинж юм аа. Булчингийн хөшинг үүснэ. Хар бодис гэмтснээс болж үүсэж байгаа. За ингээд бие нэг талыг хамарсан хүрэлцэх, доргион одоо байрлалын мэдрэхүй бол тэр чигтээ байхгүй болж байна. Харин гэмтсэн талын одоо голомтын эсрэг талд нь гиперкинез үүссэн байгаа нь бол харагдаж байна тийм. За тархины хүлийн хам шинж буюу Вебрийн хам шинж. За тархины хүл гэмтэх гол шалтгаан бол тархины арын артер PCI, арын судслаг бүрхүүлийн артерийн интерпедикулярны бренч бол бөглөрөхөөс болж үүсэж болно. Ховор тохиолдолд бол хавдрын шалтгаан бол байж болох нэ. За голомтын таалд 3 дугаар мэдрэлийн цаа нүдний алим гадагш доошо байрлалтай дээд завхунж хүүхэн араа өргөсөх шинж бол гарч ирнэ. Окуломоторны фэлси. Голомтын эсрэг талд төвийн гаралтай спастик са пирамид зам гэмтснээс болж үүснэ. Паркинсон төст хөшинг хар бодис гэмтснээс болж үүснэ. За хөдөлгөөний зохицуулга алдагдах буюу дистаксия илэрнэ. Кортикопонтин зам гэмтснээс болж үүснэ. Гавлын мэдрэлийн дутагдал буюу 7, 9, 10, 12 дугаар мэдрэлийн супрануклеар зохицуулга алдагдсанаас үүснэ. Учир нь тархины хөлөөр болвол кортиконуклеар зам, кортикоспинал зам, кортикопонтин замууд болвол зэрэгцээд гарч яваа юм аа. Тэгэхээр бүгдээрээ гэмтсэн шинж гарах нэ.